Сурагчдаа энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээл эхлээд бэлэн болж байна. За өнөөдрийн хичээлийн сэдэв модон барын тэг, хичээлийн зорилго модон барын тэгийн онцлогийг мэдэх, унших гэсэн зорилготой хичээл арах нэ. За модон барын тэг гэж юу вэ? Бар гэж ер нь чухам юу вэ тийм ээ? За сийлмэл аргаар буюу бар хийж ном хэвлэхийг бид нэр барын хэвлэлэг нь. За модон бар нь Хятад хан улсын үед үүсэж Монголын Юан улсын үед солонгосчууд шинжилэл хийж цутгамал гаралт үсэг бүтээж эхэлсэн болвол байдаг. За модон бар хийх арга гэж байна. За модон бар хийх арга нь эртний бөгөөд нарийн ур чадвар шаарддаг үйл явц юм. За материал сонгох, хэвлэхэд тохиромжтой хатуу модыг сонгоно, ихэвчлэн гуйлс, хус зэрэг модыг ашигладаг. За загвар гаргах, хэвлэх үсэг дүрсийг цаасан дээр буруу харуулан зурна. Энэ нь хэвлэх үед зөв харуулахад туслана. За сийлэх арга гэж байна. Модон бар дээр загвараа буулгаж тусгай сийлбэрийн багаж ашиглан үсэг дүрсийг сийлнэ. Энэ үйл явц маш нарийн бөгөөд төвчээр шаарддаг. За бэхлэх гэж сийлсэн модон барыг бэхээр бүрж цаасан дээр дарж хэвлэнэ. Бэхийг жиг тараахын тулд тусгай буул ашиглан хатаах гэж байна. За хэвлсэн цаасыг хатаах ном болгон үднэ. За модон барын тийг ном хэвлэхэд ашигладаг эртний арга юм. За энэ зургийг багш нь харуулсан байна тийм ээ. Модон барын бичвэрийг сийлэх нь маш нарийн ур чадвар шаарддаг. За сийлмэл аргаар хэвлэх гэж байна. За модон барын тгийг модон дээр үсгийг буруу харуулан сийлж дараа нь бэхээр дарж хэвлэдэг. Хоёр төрлийн сийлбэр байна. За үсгийг шууд модон дээр сийлэх болон цаасан дээр бичээд түүнийгээ модон дээр наад сийлэх аргууд байдаг байна. За модон барын бичлэгийн онцлог байна. Жишээлбэл энэ гэгүүлэгч үсгүүдийн өмнө бол тусал тавьдаггүй. За хоёрдугаарт нь үгийн төгсгөл дэвсгэрэлдэг эс гэгүүлэгчийг богино октор сүүлээр бичдэг. За үгийн эхэнд орсон Ж гэгүүлэгчийг Я гэгүүлэгчийн адил бичдэг. Өөрөөр хэлбэл И гэгүүлэгчийг итгэр шилбэггүй бичнэ гэсэн үг. За модон барын ном судар хэлбэртэй байдаг тул үгийг олон таслан бичих шаардлага гардаг. Жишээлбэл сонус мой гэдэг үг байгаас. За тэгвэл сонуу гэжээ сумой гэдэг нь эсэн томоор эхэлсэн байна. Үзэгдүн гэдэг үгийг үзэг гэжээ тун гэдэг нь бас томоор эхэлсэн байна тийм ээ. За таслан бичсэн үгийг эхний үсгийн төгсгөл Монгол үсгийн адагт ордог хэлбэрийг бичээд мөн мөрийн эхэнд бичсэн үг үгийн сүүлийн хэсгийг үгийн эхэнд ордог хэлбэрээр эхлүүлэн бичдэг байна. За модон барын тгийн онцлогдыг дараах үгээр багш нь тайлбарлаж байна. За 90 үгийн Х гэгүүлэгчийн өмнө хоёр цэг тавьдаг. Жишээлбэл эхний үг хоёр эрхэт гэдэг үгийн Х эрхэт хоёр үгэн дээр хоёулын дээр нь тусал тавьсан байна. 90 үгийн Г гэгүүлэгчийн өмнө хоёр цэг тавьсан байна. За жишээлбэл гэгүүлэгчийн Г өмнө цэг тавьдаггүй байх нь. За энэ гэгүүлэгч үсгийн өмнө цэг тавьдаггүй. За нэгэн өчгсөн өнтер гэдэг үг байгаа. Нөхцсөн өнтер. За богдсон гэдэг үг байгаа. Богдсон гэхэд эс үсэг октор сүулттэй байна тийм ээ. Дээдсийг гэдэг дээдс гэдэг цагаан яллигийн эс октор сүулттэй байна тийм. Үгсийг гэхэд бас октор сүулттэй байна. За үгийн төгсгөл дэвсгэрж орсон эс гэгүүлэгчийг богино сүүлээр бичсэн. За манайхаа энэ үгсүүдийг бас уншиж танилцаарай. За үгийн эхэнд орох Ж гэгүүлэгчийг Я гэгүүлэгчийн адил бичдэг. Өөрөөр хэлбэл И гэгүүлэгчийг итгэр шилбэггүй бичдэг байна. Жишээлбэл ямбарчлан гэдэг үгийг Яагаар бичсэн бэ те? Ёсыг ёсон мууг буянтуу гэдэг зүрхийг жаргууланг гэдэг энэ төр тэгэхээр Я үсгээр бичсэн байна. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Ажлын утсаа илгээгээрэй.